Монгол улс зах зээлийн эдийн засаг шилжснээр эдийн засаг нийгмийн олон бэрхшээлүүдэд тулгарсан. Хүн амын эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдах болсон юм. Эрүүл мэндийн салбар бусад олон салбарын адил санхүүгийн болон бусад олон бэрхшээлтэй тулгарч, эдгээр бэрхшээлүүдийн нэг нь хязгаарлагдмал төсөв. Орон тоотоогоор хэрхэн ард иргэдэд илүү хүрч ажиллах вэ? Хэрхэн ард иргэдийн эрүүл мэндийн талаарх ойлголт боловсролыг дээшлэх вэ гэдэг асуудал юм. Энэ чиглэлээр сайн дурынхантай ажиллах өөрийн туршлага дээр тулгуурлан VCO олон улсын байгууллага, Монгол улсын 2 аймаг, 2 дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран эрүүл мэндийн сайн дурынхны төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл юм аа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэх болсон үндэслэл нь болохоор 2006 оны байдлаар болохоор нийт Монгол улсын хэмжээнд 2,562,400 хүн амд нийт 228 өрхийн эмнэлэг үйл ажиллагаагаа хүргэж байсан байна. Энэ нь нэг өрхийн эмнэлэг дунджаар 11,238 хүн оногдож байсан тоо баримт байна. Энэ нь болохоор бүхэн нийтэд эрүүл мэндийн боловсролыг хүргэх түнтэй холбоотойгоор эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд нэг өрхийн эмнэлэгт болон нэг эмч нэг зөвлөгчд харьцангуй өндөр тоо байгаа. Энэ тоог багасгах зорилгоор эрүүл мэндийн сайн санааны туслагч нарыг бэлтгэж холбогдох сургалтуудаар чадваржуулан тэгээд эрүүл мэндийн боловсролыг сайн санааны туслагчаар дамжуулан ард иргэдэд хүргэснээр илүү уян хатан илүү иргэдэд нээлттэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох үйл ажиллагааны нэг юм а гэж эрүүл мэндийн сайн санааны туслагч хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байнамаа. Монгол улсын хүн ам өнөөгийн байдлаар 2,700,000 хүрээд байна. Хүн амын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд их ажил хийгдэж байгаач хүн амын шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлийн мэдээллийн бүрдэлт, өрхийн эмнэлгийн эмч зөвлөгчд ногдох хүн амын тоо, өрх гэрүүд болон өрхийн эмнэлгийн хоорондын зай, эрүүл мэндэд хандах ард иргэдийн хандлага зэрэг томоохон бэрхшээлүүд байсаар байна. Дээрх асуудлуудын заримыг шийдвэрлэх үр өгөөжтэй, зардал багтай бөгөөд иргэд рүүгээ илүү хүрсэн үйлчилгээг хүргэх зорилгоор Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл эрүүл мэндийн сайн санааны туслагч хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр маань 2007 оноос эхлээд доор амжилттай явж байгаамаа. Тэгээд манай иргэдээ өөрсдийнх нь сонгосон нэрийн хувьд бол эрүүл мэндийн сайн санааны туслагч гэдэг нэртэй явж байгаа. За энэ бас хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд VCO улсын байгууллагын сайн дурын хөтөлбөр хариуцсан хөтөлбөрийн баг. Тэгээд бас эрүүл мэндийн асуудал хариуцсан багтай бид нар хамтран ажиллаж байгаа. Өөрсдийн зохион байгуулж байгаа энэ хөтөлбөрүүдийг бас энэ ард иргэдийн оролцоон тулгуурласан шийдвэрээр яаж энэ зам үйлдвэр хөгжөлтийг бий болгох уу? Дээрээс нь хамгийн гол чухал асуудал бол нэрүүл зам үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол болгоход иргэдийн оролцоог идэвхжүүлэх, нэмэгдүүлэх, тэгээд иргэдээс сонгосон сайн дурын хэрэгжлийг зорьсон юм. Эрүүл мэндийн сайн санааны туслагч хөтөлбөрийн сайн санааны туслагчид өөрсдийн хариуцсан айл өрхүүдээрээ явж иргэдэд эрүүл мэндийн боловсрол болгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, хүн амын дунд ихээр дэлгэрэх болсон өвчин эмгээс өрчин сэргийлэх санал зөвлөгөөг өгөх, нялх хүүхдэд тэжээлэх хоол хүнс хэрхэн бэлтгэхийг залуу эцэг эхчүүдэд зааж сургах, вакцинд цаг тухайд нь хамруулах, хөгшөд өндөр насны даралтыг үзэх, жирэмсэн эхчүүдийн эмчийн хяналтанд оруулах зэрэг олон үйлчилгээг ард иргэдэд хүргэж, өрхийн эмнэлгийн ажилд тусалдаг. Ингэснээр өрхийн эмнэлгийн эмч зөвлөгч нарын ажлын ачааллыг багасгаж, ард иргэдэд илүү хүрч ажиллах боломж бүрдэж байгаа юм. Эрүүл мэндийн юуны сайн дурын итгэвчэн баснараа ажил төрөлд оролцож явснараа биднэрт бол их сайхан байдаг. Бид нар баяртай хүлээж аваад тэрүүнд нь орж шалгалт өгч хичээлд нь суугаад тэгээ ингээд өрхийн эмнэлэг дээр ирж бид нар ажилладаг. Энэ бол олон түмэнд ашигтай, биднэрт надад ашигтай, өөрөө хүн тусалж явдгаараа ашигтай, хүнтэй танилцдгаараа ашигтай, хүний эрүүл мэндийн төлөө явж ийн гэдэг бол бидний хамгийн сайн сайхан санааны ажил юм аа. Би энэнд нь бол үнэхээр баярлж явдаг. Сард эмчнэр дээрээ ирд өгнүүлээд цааш нь эрүүл мэндийн төв дээр очиж сайн санаагаа туслах багш нараар дүгнүүлээд ингээд явахаараа бүр сайхан байд. Бэрхшээлтэй тал бол яг ингээд өвлж яхах явахаар зам хальтаргатай байна та. Түүнээс өөр нэг бэрхшээлээд байх юм байхгүй. Жаахан нохоо энтертэй нохойтой бол тааралтай нохоо энтер бол хальтаргааны юун дээр ийм альтернатив замдаар болж яхах хэвчээ. Түүнээс өөр нэг сүйд болоод бэрхшээлээд байх бол байхгүй. Энэ
олон төвөн бол бид нарыг бол их хүлээцтэй сайн нэр ухтаж авдаг. Ер нь ингээд туслаад явж яхад бол зүгээр юм бэ. Танд бол ерөөсөө үнэхээр хүнд бол сайн үйлстэй ажил хийж явд юм байна гэж бид нарыг бас тэгжил ээдэг. Хүн баярлснаа илэрхийлснээ илжил ээдэг. Эрүүл мэндийн сайн санааны туслагч нарыг яг одоо улсад жижигт нийцсэн сонгон шалгаруулах одоо арга зүй хэлбэрээр одоо сонгон шалгаруулахыг хичээж ажилласан байгаа. Үүндээ бол илүү амьдрал суурилсан буюу одоо тухайн эрүүл мэндийн сайн санааны туслагч маань хэрхэн одоо эерэг бодиттой мэдрэмжтэй байна уу? Хэрхэн бусдын хэрэгцээнд мэдрэмжтэй хандаж чадж байна вэ? Тэгээд асуудлыг шийдвэрлэх чадвар тэдгээр хүмүүст маань нэр дэвшиж байгаа хүмүүст маань хэрхэн байна вэ гэдэг талыг юм голчлон шалгаж эдгээр асуудлуудад чиглэсэн тест болон одоо ярилцах арга зүйн асуумжуудаар одоо шалгалт авч одоо эрүүл мэндийн сайн санааны туслагч нарыг сонгон шалгаруулж авсан байгаа. Эрүүл мэндийн сайн санааны туслагч нар маань өөрсдийн мэдсэн сурсан зүйлээ бусадтай хуваалцсан хүн амын эрүүл мэндийн төлөө хүүсэд чадах чинээгээр туслаж байна. Олон нийтийн хамарсан биеийн хөдөлгөөний дасгал сургуулиудаар аливаа өвчин нэмгээс урьдчилан сэргийлж болдгийг сайн санааны туслагчид маань харуулж байгаа юм аа. Би сайн санааны туслагч болдог маань ер нь хүнд л тусал болох зорилготой. Их баг хэмжээний хүнд эрүүл байлгахын тулд тусал болох зорилготой багш нарын хэлсэн заасан юг дамжуулж хэлж өвчлүүлэхгүй